За мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. За анх 2019 онд гарч ирсэн COVID-19 цар тахлын хор хөнөөл 3 гаруй жил үргэлжилсэн ч за хүн төрлөختөө энэхүү аимшигт үеийг даваад гарсан. За гэвч өнөө цагт тамхинаас гаргагч хэмээн өөрийгөө алдаршуулсан электрон тамхи өсвөр үеийнхэн залуусын дунд өдөр тутмын хэрэглээ болж за бид яг одоо дахин нэг удаа цар тахалтай нүүр тулаад байна. Тэгэхээр энэхүү электрон тамхины хор уршиг бидэнд хэрхэн нөлөөлж байгаа талаар анагаах ухааны доктор, дэд профессор Эрдэнэхүйтэй бид студид ярилцахад бэлэн болсон байна. За танд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За тэгэхээр бид одоо арх тамхи хортой гэдгийг мэддэг хэрнээ хэрэглээ бол одоо өсөн нэмэгцээр байгаагаас судалгаа харуулж ах шиг байна. За ялангуяа сүүлийн жилүүдэд энэ электрон тамхины хэрэглээ магадгүй одоо тахал мэт тархаж байна гэж эмчнэр анхааруулж байгаа шүү дээ. Тэгэхээр сүүлийн үеийн судалгаанууд юу байна? Тэгээ ерөнхийдөө электрон тамхи ерөн тамхины асуудал Монгол улсад бол эмгэнэл болж байна л та. Ялангуяа сүүлийн үед энэ шин төрлийн тамхины бүтээгдэхүүнүүд гарч ирсэн таалбогдуулаад өсвөр үеийнхэн залуу үеүүдийг илүү онолж байгаа. Тэгэхээр нь цаашдаа тамхинд орох энэ гол үүдийг нээж байгаа ийм асуудал болж байна. Тэгэхээр яг энэ чиглэлээр gateway effect гэж байдаг. Тэгэхээр энэ бол 2017 16 онд бүр 21 22 онд бол дэлхийд даяар судлаад аль хэдийн гаргацсан судалгаанууд. Тэгэхээр юу гэж байгаа вэ? Электрон тамхи бол тамхиг хүнийг тамхинаас гаргадаг юм байна. Харин электрон тамхи маань gateway юу дөнгөж өсвөр үеийнхэн болон залуу үед хэрэглээ болсноороо цаашдаа янжуур тамхинд болон бусад илүү өөр төрлийн хүн төлбөрийн тамхинуудад орох юм үүдийг нээж өгдөг юм байна гэдгийг судлаа гаргацсан. Гэтэл энэ судалгаанууд дэлхийд даяар гарчаад байхад бид өнөөдөр өдий хүртэл тэр зүйлүүдийг амьдрал дээр судалгааны үр дүн хэрэгжилж чадахгүй. Хэрэглэх гэхлээр үр дүнийг нийтдээ мэдээлээд ингээд явах гэхлээр ерөөсөө чадахгүй. Өнөөдөр бүдий гамшигтай хэмжээнд хүрчээд байгаа. Тэр тоо баримтаар дурдах юм бол сая тоо баримт гэж байна. Энд жишээл 4 жил өмнө Монгол улсад янжуур тамхины хэрэглээ өсвөр үеийнхний дунд 14% байсан байна. Гэтэл электрон тамхи орж ирээд энэ асуудал буурчих хэвээр шүү дээ. Гэтэл өсвөр үеийнхний дунд 20% хүртэл ихссэн байна. 2023 оны судалгаагаар. Гэтэл тэр тухайн үед 3.5% нь өсвөр үеийнхнийх янжуур тамхи татдаг байсан бол өнөөдөр 24 хүртэл хүмүүс өсвөр үеийнхэн тамхи татдаг болсон байна. 24.5 буюу 25 хүртэл. Тэгэхээр эн чинь яаж юм гэхээр шинээр янжуур тамхи хэрэглэгчдийн тоо ихссэн байна. Дээр нь нөгөө vape огт байхгүйсэн орон зайд vape буюу электрон тамхи татагчдын тоо дахиад янжуур тамхитайгаа ижил хэмжээгээр ихсээд ороод ирсэн байна. 20%, 25% гэдэг чинь. Тэгэхээр энэ янжуур тамхины анхны дээр оруулж ирж байгаа энэ бизнес эрхлэгчдийн тамхины үйлдвэрлэлийнхний ярьж исэн үнэн байсан бол аль хэдийн янжуур тамхи хэрэглэгчдийн тоо буураад харин электрон тамхи бага хэмжээгээр татдаг хүмүүсийн тоо байчих хэвээр байсан. Гэтэл үгүй ийм болсон. Харин эсрэгээр эдийн засгийн талаас нь харах юм бол урд нь 450 мянган янжуур Монгол улсын хилээр орж ирдэг байсан бол одоо 3 хэдэн сая, 9 сая, 4 сая хүртэл ингэж орж ирдэг болцсон байгаа. Гэхдээ энэ сая нь уртлынхаа орж ирдэг байсан хэмжээнээсээ бас өөр болсон. Урд нь бол цөөн ингэж сордог, цөөн миллилитртэй ордог байсан бол одоо удаан хугацаагаар олон удаа сорох хэмжээний орж ирдэг. Тийм өндөр тунтаагаар орж ирдэг болсон байна. Тэгэхээр ер нь бол өнөөдөр бид бүхэн тамхины үйлдвэрлэлийн хичнээн тамхинаас гаргадаггүй. Тамхи электрон тамхи бол хамгийн сайн одоо зүйл юм аа. Тамхинаас гарахын тулд энийг татаарай гэдэг зүйлийг арт иргэдэд төөрөгдүүлэн хурам ихсээр гол өнөөдөр бид нэр өөрийн үр дүнд хүрсэн байна. За хэрэглэгчдийн судалгаанаас харвал электрон тамхи татаж байгаа хамгийн одоо бага настай хэрэглэгч гэвэл одоо хэдэн настай байна. За магадгүй түүнээс дээш одоо ирэмгүүл татдаг болсон байна. Тэр онцлог одоо хэрэглэгчийн судалгаануудаас харамсалтай л байгаа юм да. Бид нэр өнөөдөр өөрсдөлж арчаагүй байгаа шинж. Тэгээ энэ өсвөр үеийнхний тэр тамхины дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 23 онд хийгдсэн судалгаагаар доошоо ингээ харах юм бол 13 наснаас доошоогоо тэр электрон тамхи болон бусад төрлийн тамхиг татаж үзсэн хүүхдийн тоо 50% байна. Нийт өсвөр үеийнхний дунд. Тэгэхээр энэ бол асар том хүнтэй. Электрон тамхи одоо татаж байгаа хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаагийн хамгийн гол шалтгааны та ер нь юу гэж харж байна? Яагаад одоо залуучуудын нас залуужаад те маркетингийн нөлөөнд автаж байж болзошгүй. Гэхдээ энэ маркетингийн цаана бас ямар аюул нүүрлээд байгаа талаар та бас тоочд. Ерөөсөө яг таны хэлж байгаа нь маркетингийн нөлөө. Энэ бол тамхины үйлдвэрлэлийн маш идэвхтэй явуулж байгаа бодлогын үр дүн баггүй. Тамхины үйлдвэрлэл яах вэ гэхээр тэр хүмүүс хордоод тэр хүмүүс
амьдралын насан богиносод ч юм уу хавдар, уушиг гэдэг олон өвчнөр өвдөх нь тэднэрт ерөөс хамаагүй. Тэднэрт юу хэрэгтэй вэ? Хэрэглэгч хэрэгтэй. Бид нар өдөр тутам талх махаа иддэг, талх махны үйлдвэрлэл явж байдаг шиг тамхины үйлдвэрлэгчд бас тэр тамхины хэрэглэгч хэрэгтэй. Тэгэхээр тамхины хэрэглэгч нэгэнт орцсон хүмүүсийг бол тэгээд орхичих шүү дээ. Тэр хүмүүс яагаад гэвэл никотин гэдэг тэр дадал тэр нөгөө өөрт нь ингээд одоо дасал болоод байна шүү дээ. Тэр зүйлээсээ одоо ялан дийлж салж чаддаггүй байна. Гэтэл өсөр үеийнхэн тэр тамхи хортой гэдгийг сонсоод байгаа тэр өсөр үеийнхэнд одоохондоо юм идэхгүй байгаа дээр нь ирээдүйн эрсдлийг ойлгохгүй байгаа дээр нь энэ тамхины асуудлыг танилцуулаад никотин гэдэг зүйлд оруулах юм бол дараа нь 20 наснаас хойш тэр хүүхдүүд тэр хүмүүс бол том хүмүүс болохоор тамхинаас гарч чадахгүй ийм хэлбэр рүү ордог байхгүй. Яг гэвэл никотин гэдэг чинь өөрөө маш их дасан донтуулагч хэлбэрийн тэгээд өөрөө байнгын нэгтэг яг гэвэл тархины мэдрэлийн төгсгөлд ацетил холинуудыг ялгардаг, тийм допамин гэдгийг ялгаруулдаг тийм төрлийн нөлөөтэй байхгүй. Тэгэхээр янз бүрийн зүрх судасны болоод энэ тайвшрал ийм нөлөөнүүдийг үзүүлж яадаг. Хүн тэрийгэ татаад ирэхлээр яадаг вэ гэхээр одоо тэр олж авах хэрэгтэй байсан өөртөө дутагдаад байгаа юм шиг тэр зүйлээ аваад тэгээд тэрийгэ болчихлоор л тэрийг нэхэд идэг бий. Тэгэхээр тийм зүйлд орчихлоор л хүмүүс татагдаад. Гэхдээ энэний цаана хэн байна вэ гэхээр тэрийг оруулах гэдэг тамхины үйлдвэрлэл маш олон төрлөөр рекламдж байна. Маш их мөнгө хайж байна. Олон нэртэй цуутай жүжигчдийг ч юм уу тийм ээ залуу үеийнхний одоо жишээ болоод байгаа хүмүүст мөнгө өгч байна. Тэргээр нь нөгөөдөл нь кино, жүжиг, элдв юм тоглохлоо тэрийг хэрэгжилж байна. За энэ өнгө, дүрс, амт гэдээ маш олон зүйлүүдийг энэ дээрээ нэмж байна. Ингэснээр залуучуудын хүүхдүүдийн дунд тэр электрон тамхи байна уу? Тамхи гэдэг зүйлийг кул гэж харагдуулах тэр олон төрлийн алхмуудыг цаагаараа хийж байгаа. Одоо таны хувьдас хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан. За миний нэг олж уншсан судалгаагаар бол энэ уушигны хавдраар өвдөж байгаа хүмүүсийн 87% нь тамхи татдаг өгүүлэмжтэй байна гэсэн судалгааг бас харж байсан. Тэгэхээр одоо эцсийн шатнд тамхиг хэрэглэснээр одоо эцсийн шат нь одоо мэдээж хорт хавдрал болж ах шиг байна л да. Тэгэхээр энэ талаар та бас сэрэмжлүүлж. Тийм тамхины утаа тамхинаас ялгарч байгаа тэр хорт бүтээгдэхүүн одоо электрон тамхиг нийлүүлээд тэр дээрээс нь шингэнээс шатааж байгаа халаагаад гаргаж байгаа тэр олон төрлийн химийн бодисууд маш олон юм байгаа. Тэнд 1-р төрлийн, 2-р төрлийн, 3-р төрлийн игнэний хавдрыг өвчин үсгэгч гэдэг элементүүд байгаа. Тэгээд жишээл электрон тамхич, янжуу тамхич 1-р төрлийн одоо формальдегид, ацетил тийм ээ, кадми гэдэг ингээд олон төрлийн бодисууд байгаа. Тэр мэн яаж авахсаар уушгаар ороод хамгийн түрүүд уушиг одоо сорхлоор амны хөндөгөр ороод улаан хоолой ходоод руу эсвэл залгаад уушгаар орчих. Тэгэхээр ер нь бол 87 гэж өгүүлэмж. Гэхдээ ер нь бол уушигны хавдрын 80-аас 90% нь ерөөсөө тамхинаас шууд шалтгаантай. Амны хөндийн болон улаан хоолойн тамхины хавдрын шалтгааны 90% нь бас л тамхитай холбоотой. Яг гэвэл энэ замаар ингээ явахлаар хамгийн түрүүнд тамхи чинь нөгөө олон үйлчлэлтэй л дээ. Шууд эсийг нь гэмтехник үйлчлэн. Тэгэхээр хавтгай хучуур эсийн хавдар гэж бид нэрлэдэг. Сквамоз сел канцер гэдэг энэ яадаг гэхээр уушигны нөгөө гадаргуудаар ингээд байрлж идэг тэр эсүүдийг шууд тэр утаа түүнээс дамжсан химийн бодисууд маань никотин гэл одоо формальдегид гэдэг эдгээр чим шууд эсийг нь гэмтээж эхэлдэг байхгүй. Эсийн гэмтээгээд эхлэхээр энэ маань хавдрын эсийн өөрчлөлт болоод өөрчлөгдөд тэнгуут нь энэ дандаа хавтгай хучуур идүүд байдаг. Тэгэхээр хэрвээ бид нэр одоо эмэг судлалын шинжилгээ хийгээд хотоодны хавдар дээр ч юм уу ингээд доошоо ингээд явахад хавтгай хучуур хавдар гараад ирэх юм бол энэ ер нь тамхитай холбоотой байна гэж ер нь бол энэ тамхины хавдраа гэж бид нэрлэдэг байхгүй. Тэгэхээр нийт 16 төрлийн хавдрыг шууд үүсгэж байгаа. Дамаар бол бүхэл төрлийн хавдруудад нөлөөлж байгаа. Тэгэхээр ганцхан хавдар биш шүү дээ. Зүрх судасны өвчнийг үүсгэж байгаа. Дээр нь уушигны архаг өвчин үүсгэж байгаа. Гэх мэтчлээ. Маш олон төрлийн өвчин үүсгэж байгаа. Тэгээд хүний амьдрал чанаргүй болоод ирж байгаа юм да. Байнга эмнэлгээр явдаг залуу насндаа юм уу дунд насндаа эсвэл эдгээр насндаа нас барах тэр үедээ өвчнөр өвтчөө тэрийг эмнэлгээ яваад өөрийгөө зовоогоол хамаг мөнгө бүтээсэн амьдралаа үрэл ингээ явах ийм асуудлууд үүсч байгаа. Тэгэхээр эдийн засгч болон эрүүл мэндэд улс орондоо хувь хүндээ эдийн засаг эрүүл мэнд мөн улс орондоо эдийн засгийн болон боловсон хүчин нөгөө эдийн засгийн хүчээ алдах гэх мэтчлийн юм олон зүйлд нөлөөтэй болоод байгаа. Энэ нэрчээрээ ингээд яваад байвал 20-30 жилийн дараа биднийг ямар ирээдүй юм өгтөх төсөөлөлтэй байна вэ? Ер нь бол богиноор хэлбэл хамгийн түрүүнд монгол хүний дундаж нас гэж ярьдаг шүү дээ. Одоо бид нар чинь сүүлийн үед нилээн ингээ баг багаар агсаар угаад 72 хүрчээд эрэгтэйчүүд нэг 63 4 хүрчээд тийм ээ ингээ яваад байгаа. Тэгэхээр энэ дундаж хүний
дундаж Монгол хүний дундаж наслалт бол шууд буур эсвэл зогсноо л гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энд тэр дээшээ илүү эрүүл чадамжтай амьдрах ийм чанартай амьдрах боломж байхгүй болно л гэсэн үг. Яг гэвэл тамхины хов ихсэж байна. Тэдний чинь нэгээр тамхи татагчийн тамхи одоо таталт хэвийн юм шиг, энгийн юм шиг энэ болох тусам түүнийг дагаад татдаггүй хүн ч бай, татдаг хүн ч бай эргэн тойронд одоо итгэхгүй тамхиталтаар энгийн үнэ өөрөө шууд тамхи татснараа тамхи татсан хүмүүс нь янз бүрийн өвчнөр өвдөнтий болно. Тэр чинээгээр эдийн засгийн болон эмнэлгийн хэрэгцээ ихсэн. За эмнэлэг бол нэгэнт өвдсөн үнийг бол эмчлэх гэл оролдоно. Гэхдээ тамхинаас бол маш олон төрлийн хүнд өвчнүүд босч байгаа. Тэгээд хамгийн гол нь малтий гэж нэрлэдэг. Олон төрлийн өвчин зэрэг үүсдэг учраас эдийн засгийн талаас бол манай даатгалын нөгөө баг мөнгө чинь цаашдаа эрүүл мэндийн салбарт дарамт болоод явна. Тэгэл нөгөө хүмүүсээ эмчлэхийн тулд төр засаг нэмэлт мөнгө гаргадаг ч юм ингээл явна. Эрүүл мэндийн салбарт нөгөө мөнгө нь хөрөлцөхгүй байх юм уу ийм асуудал байнгын үүснэ. За тэгээд тэр дарамтаас болоод эрүүл мэндээс бусад салбарт зарцуулах ёстой мөнгөний хэмжээ буурна. Ингээ бодохлоор нөгөө хүмүүс маань маш олон төрлийн өвчлөлт өвдсөн хүмүүс маань дандаа халамж аваад эсвэл групп аваад ингээ сууж идэх болно гэх мэтчлэн. Тэгэхээр ерөнхийдөө бол дундаж настай бид нар бууруулсан. Цаашдаа бол эрүүл ажиллах хүчингүүд багаснаа л гэсэн үг. Тэгэхээр одоо энэ электрон тамхины эсрэг хэрэгжүүлж байгаа бодлого гэх юм бол энэ улсын хурлын намрын чуулганаар улсын хурлын 78 гишүүнтэй одоо бүрэлдэхүүнтэй баг гэх юм уу намын чимэг гишүүнээр ахлуулсан энэ хуулийн төсөл санаачлагчид бол энэ тамхины тухай хяналтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганаар өргөн барьсан. Тэгэхэд одоо энэ хаврын чуулганаар бас яаралтай батлах хэрэгцээ шаардлага өндөр байна гэж одоо өнгөрсөн 7 хоногт бас мэдээлж байсан шүү дээ. Та энэ хуулийн төслийн гол заалтуудыг яаж харж энэ хуулийн төсөл хэрвээ батлагдвал бас ямар одоо эерэг үр дүн бодиттой авчрах үйц тийм тооцоо судалгаа байгаа мал та бас энэ ажлын хэсэгт ажиллаж байгаа. Ер нь дэлхийд дээр тамхины хяналтын хуулийг маш олон газар хэрэгжүүлж байгаа л да. Манай Монгол улс тамхины хяналтын хуулийг хэрэгжүүлснээр та бүхэн мэдж байгаа. Урд нь ресторан бааранд цул утаан дунд ороо суухад цул утаан дунд суудаг байсан. Тэгэл гараад ирэхэд бид нар нэвширсэн үнэртэй хувцсанд шингэсэн, үсэнд шингэсэн. Тэрнээсээ болоод биеинд нь давхар тэр олон төрлийн бодисууд бие рүү н орцсон. Ингээл ямар тохгүй орчинд суудаг байсан. Гэтэл тэр тамхины хяналтын хууль гарснараа маш олон сайн үр дагаврууд авчирсан байхгүй юу? Гэтэл өнөөгийн тэр хууль маань өнөөдрийн шинэ орчинд бас үр дүнгээ өгөх болчиход байгаа. Яг гэвэл тухайн үед янжуур тамхинд ногдож татварын хэмжээ бага байсан. Хоёрдугаар тэрнээс хойш янз бүрийн жижиг өөрчлөлт гараад нөгөө нэг орчнуудын чинь бас өөрчлөлт байна. Дээр нь электрон тамхи гэдэг шинэ юм гараад ирлээ. Бас өөр төрлийн тамхинууд гараад ирлээ. Гэтэл тэр бүгдийг ингээ харахаар бид өхөн хуулиа өөрчлөхөөс аргагүй. Тэгэхгүй бол тамхины нөлөөнд ирээдүгээ өсвөр үеэ бид нар алдах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэрний гол зүйл нь бол өнөөдөр электрон тамхиг ямар ч гэсэн тамхи гэж үзье. Хуулинд оруулаа. Энэ электрон тамхи бол манад бол 10 хэдэн жил ингээд ямар ч зохицуулахгүй явчлаа. Хэн дуртай нь оруулж ирдэг боллоо, хэн дуртай нь хэрглэж гин. Улмаар түнд тавьж байгаа хяналт болон татврын асуудал байхгүй байна. Гэтэл эн чинь тамхи юм байна. Тамхитай өсвөр үеийнхнийг таргетлсан буюу одоо нэлсэн тийм төрлийн тамхи цаашдаа бол маш олон тамхичдыг бэлтгэх тийм зүйл байна гэдгийг тодорхойлцсон. Тэгээд энэс гараад маш олон төрлийн өвчин үүсгэж юм байна. Одоо нөгөө попкорн шиг уушиг гэж нэрлэдэг тийм төрлийн хамгийн шууд эффект нь бол тийм байгаа. Шууд үр дүн. Түүнээс гадна одоо зүрх судас тамхи хавдар гэл гих мэтлээ олон зүйлээ үүсгэж байна гэдэг нь нотлогдсон. Тамхины үйлдвэрлэл яаж яах вэ гэхээр энэ бүхнийг нөгөө шинэ ухааны мэдээллийг нөгөө төр арга зааж хүмүүсийг эргэлзүүлэх тэр бодлогоо явуулаад байгаа байхгүй. 1953 онд гэхэд 50 онд тамхи хавдар үүсгдэг энэ төргээ гарцсан байхад тэд нар бол энэ нь худлаа шүү, батлагдаагүй шүү гэдэг байсан. Яг тэр аргаа өнөөдөр бас электрон тамхин дээр хэрэгжилж байгаа. Электрон тамхи дөнгөж гарсан учраас энэ өвчин дээр юм үүсгэж байгаа мэддэхгүй энэ төргээд. Гэтэл энэ яадаг вэ гэхээр зүгээр шинэ ухааны мэдээлэл, шинэ ухааны бодит нотлохыг хүмүүст эргэлзээ байдлаар нөгөө сул тал дээр нь ашиглан хүргэж ингэснээр хүмүүсийг олон хэмжээгээр тамхинд орол цак очихсан ийм аргачлал. Гэтэл өнөөдөр бол бид бүхэн тамхи хортой гэдгийг бол дэлхийд бүх хүн мэддэг болсон. Одоо энийг одоо нийт заах гэдэг оролдод боломжгүй байхгүй. Гэтэл одоо электрон болохоор өөрөө гэдэг ийм асуудал гарч ирээд байна шүү дээ. Тэгэхээр энэ электрон тамхиач оруулъя. Цаашдаа тамхиныхаа татварыг өнөөдөр 30% байгаа байхгүй Монгол улсын тамхины татвар. Энийг дэлхийн хэмжээнд одоо 80-90% хүргэж чаддгүй юм гээд яг 60% хүргье. Үе шаттайгаар нэмье гэдэг ийм гол заалтуудыг оруулж байгаа. Тэгээ орчин татах болон өсвөр үеийн татах. Одоо электрон тамхиг та мэддэг бол
электрон тамхины тэр тайлбар, үйлдвэрлэгчийн тайлбар дээр 18 наснаас доош хүн татахыг хориглоно гэж бичээстэй байдаг. Энэ бүх зүйлийг хэрэгжүүлъя л гэж байна. За маш их баярлалаа. Цаг цаваа гарган бидэнд бас үнэтэй мэдээлэл өгсөн баярлалаа. Амжилт хүсье. За. За тэгэхээр электрон тамхины хор нөлөө сэдвээр бид анагаах ухааны доктор дэд профессор Эрдэнэхүү Эрхэмтэй студид ярилцлаа.